Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2020 онд нээлттэй хийсэн Justice High киног ярьж өгөхөөр бэлдлээ. За үүнээс өмнө киночдоо нэг гоё мэдээ дуулгахад Fans Ramen Mongolia Skin Drop 2026 урамшуулалт зарлагдлаа. 2026 ширхэг шагналтай. Бодоод үзтээ 2026 шагнал шивдээ. Тэр дунд нь Counter-Strike-ийн Skin 1000 ширхэг, 500 ширхэг Bomber Jacket Limited Edition, бас 26 ширхэг гейминг хэрэгсэл бий. Жишээлх юм бол Cloud 2 чиглэж, PlayStation 5, iPhone 17, Logitech G Pro X Superlight Mouse гэх мэт яаж хожих вэ гэж юу? Ердөө гомь идэд л боллоо. 17 төрлийн жижиг том аягтай бэлэн гомингоос идэд, бэлэн гомин дотроос хонжуурын карт гарч ирнэ. Тэр үед хонжууртай картны зургийг аваад Fans Ramen Mongolia Facebook хуудасны чатээр илгээж шагналаа баталгаажуулаад тэгээд л боллоо. Амжилт хүсье. За ингээд кинонд орцгоё. Нэг охин сургуулийнхаа коридороор алхаж буугаар кино эхэлнэ. Сургуулийн сурагчид харин тойроод бишрээстэй. Ангитай орцгоо золигнууд минь. Юуг нь харддаг юм? Энд ингэж зогсоод яах вэ? Явцгаая. Тэгээд гадаа гараад сургуулийн үүдэнд хідэн танхаа байрын сурагчидтай таарч байна. Өөх, ханчаян. Чамаг шилжиж байгаа гэж сонссон. Орой гэрээс гарахдаа болгоомж гэсэн чи хөлөө далааж байна. Нөгөөх нь харин даль үсрээд явчлаа. Зүгээр гэснэ. Хөөе. Чи намайг дахид зодохгүй гэж амлаа үсттэй. Ингэж авна штт. Эвгүй охин бололтой шууд өнгөрөөд явчлаа. Энэ бол манай киноны гол дүр Ханчаян. Ингээд Чая маань шинэ арга сургууль дээр ирээд уулзаж байна. Аав нь тэндээс хоцорсонд уучлаарай. Манай сургуулийн хүүхдүүд их чимээгүй хүмүүжилтэй байгаа биз? Тийм байна. Их чимээгүй сайхан сургууль байна. Гэсэн чи тэндээс өөш дамжуулалтаа новшоо. Хөөрхи. Энэ 7 хоног шалгалтын 7 хоног. Тиймээс эх 7 хоногоос хичээлдээ ороорой. Анхааруулж хэлэхэд өнгөрсөн 7 хоног манай сургууль дээр зодон гараад бид нэг сурагчийг хөөхөөс өөр аргагүй болсон. Та охиноо сайн харж хандаарай. Ингээд анхаарууллаа. Тэгээд гараад явж байхдаа аав нь сонсоо үз. Дахиад ганц л удаа зодтолдох юм бол за байж байгаарай. Би гэнэт бас урчлаа. Яс ба чадрыг. Аав болдоо. Та 30 минут болдог үсттэй. Би явж бай. Ингээд явлаа. Тэгсэн тэнд нь харин дээрлэхүү сурагчид нэг сурагчийг дээрлэхэж байна. Хэрвээ би та нарт туулуулах юм бол бусад хичээд сурсан хүүхдүүдэд шудрах бус шүү дээ. Юу гэнэ? Бусад хичээд сурсан хүүхдүүдэд шудраг ушгин шүү. Ингээд зодоод байна. Манай Чаян тэндээс нэлээд харж байгаад тэсгүй уцаараа бичлэг хийгээд ороод ирлээ. Дөрөв дээрлэхүү сурагч нэг гимгүү сурагчийг дээрлэхэж байна. Ой, чи юу вэ? Чи галзуу юм уу? Наад уцаа өгөх. Ингээд хоёр эмэгтэйгээ эхлээд явууллаа. Нөгөө хоёр нь очиод томрох гэтэл болдоггүй. Цогсон чи шууд бултаад бариад авлаа. Тэгээд нэг түлхээд холдуулчихна. Эрчүүд нь тэндээс ойлоо холдчих. Чи энийг хийхдээ итгэлтэй байгаа биз? Ингээд савсагнаад байж байтал. Маа төмбөг. Нөгөөх нь ирсэн чинь нэг жигээд. Тэгээд хөнгөн эвхээд тавьчлаа. Нөгөө дээрлэхүүлж байсан сурагч харин бишрээстэй. Удалгүй манай Чаяоныг шин сурагчгээд ангид нь танилцуулж байна. Тэгсэн тэнд нөгөө зодуулдаг сурагчид болон дээрлэхүүлдэг сурагч гэд бүгд байж байна. Намайг Чаян гэдгээ найзууд болцгоё. Оройд харсны дараа нөгөө даруухан сурагч яриа өдөх гэтэл болдоггүй. Чаян хүлээгэж. Ой, наашир. Нааширтоо гэснэ. Зүгээр танихгүй юм шиг байцгаая. Би зүгээр баярлаа гэж хэлэх гээд талархсан сэтгэлээ илэрхийлмээр байгаа бол зүгээр надаас хол байхтал болно. За юу. Ингэж байна шүү. Дөрс шилжиж нэг жижиг хоолны газарт хоёр согтуу нөхөр тооцоогоо төлөхгүйгээд томорч байна. Хоолны газрын эзэгтэй. Уучлаарай. Мөнгө төлөхгүй болохгүй шүү дээ. Ингэсэн чи түлхээд унгаачлаа. Цаанаас нь харин нөгөө даруухан сурагч гараад ирнэ. Юу вэ? Энэ золхийг хардаа. Ингэснэ зодоод унлаа. Ээж нь болиулаад. Зүгээр явцгаа. Мөнгө хэрэггүй. Ингээд хүүгээ хамгаална. Энэ сурагч бол манай киноны бас нэгэн гол дүр Жонго. Түүнийг бүгдээрээ даруухна гэж дуудацгаая. Маргааш нарийн Чаян сургууль дээр байж байна. Охтуудын атман бололтой нэг охин ирчихсэн. Өчигдрийн зодуулдаг хоёр харин араас нь дагцсан явж байна. Хөөе, чи манай дүүнрийг зодсон гэсэн үү? Их чигээ хүндэлдэг юм уу? Уцаа нааш наваад тэр. Утас гинэ. Миний уцаар яах гэв. Энд чинь хувийн нууцад халдах гэмт хэрэг үсттэй. Юу гинэ? Энэ шин ковиг ингээд алгацсан чи гарын бариад авлаа. Тэгээд нэг татаж тэгээдээд унгаачин. Босч ирснэ. Хөөе, энэ рүү дайр гэсэн нөгөө хоёрын шууд зүхтаачин. Энэ мог ингээд далаатал нүүрэнд нь салхи сэвэлцтэл нудраг тулгана штт. Нэрэн чи дээд ангих гэсэн баха. Тийм болохоор энэ удаа зүгээр өнгөрөе. Ингээд явдаг лөө. Манай даруухан харин цаанаас нь бишрээстэй. Оройн Чаяны араас явж очиод уучлаарай. Надаа тулалтхыг заагаад өгөөч. Битгий намайг дагаад өг гэж хэлээ үсттэй. Манай аав баг байхад маань өнгөрсөн. Би зөвхөн ээжигээ хамгаалахын тулд л ингэж байна. Надад туслаач. Ингэсэн манай Чаян зөвшөөрч байна шүү. Тэгээд гэртээ аваад ирлээ.
Аав нь шудраг ёс байгаад хүч чадал байхгүй бол хоосон мөрөөдөл болно. Харин хүч чадал байсан ч шудраг ёс үгүй бол энэ бол зүгээр л хүчирхийлэл болно. Манай багш тэгж хэлсэн юм. Ча баядал. Тулааны урлагийг бид бусдыг гэмтээхийн тулд биш, харин өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд сурдаг юм. Эхний 1 сар 50% хөнгөлөлттэй. Энд гарын үсгээ зур. Ингэж байна. Аав нь каратэгийн багш байсан байх нь шүү дээ. Даруухан харин гарч ирээд Чаяонаас би хизээ чам шиг сайн зодтолдог болох юм бэ? Аав намайг хөлд орсон цагаас эхлээд яаж ишгэлхийг заасан. Тэгэхээр тийм хурдан биш баха. Ямар тач хичээ. Араас нь багш нь сургуулиуд маргаашнаас эхлэе шүү. Дөрс шилжид сургуулийн захирал нэг сурагчтай уулзаж байна. Сургуулийн зөвлөл их сайн ажиллаж байгаа шүү. Беккан шиг гэж нөхөр асуудал үүсгэсэн. Гэсэн чи зодуулсан хүүхэдтэй нь ярилцаад зохицуулсан байлаа. Тэр зүгээр л найзуудын хоорондох зодоо байсан шүү дээ. Ямар тач сурагчдын зөвлөл сайн ажиллаж байна. Ган шиг удахгүй шийтгэлийн хугацаанд дуусаад ирнэ. Түүнийг сайн ойлголоо ирхмэ. Би санаа тавина. Тэгэхээр энэ залуу сурагчдын холбооны тэргүй юм байна. Захирлын өрөөнөөс гарч ирэнгүүтээ. Йой, ядаргатай хөгшин зүнгийхтэй. Ингэж вэ шүү. Жаахан муу санаатай юм уу та. Тэн тэр нөгөө атмаа охин нэг залууг сэрээгээд. Хөөе, чи яаж унтаж чадж байна? Шинэ хүүхдүүд надад томроод байна. Ингэсэн цаанаас нөгөө холбооны тэргүүн. Өө ийсэнэ. Чамаг өчигдөр шалан дээр унсан гэж сонссон. Би чиний оронд байсан бол ичээд сургуулаасаа гарцсан байгаа. Ингэж авна штт. Нөгөө унтаж байсан залуу харин босч ирээд. Хөөе, Жинок, чи зурагчдын холбооны тэргүүн дуудаж байна гэдэг тэр шинэ хүүхдийн дуудуулчих. Оруулж ирж байгаа тооцоо уудъя. Ингэж вэ шүү. Нөгөө тал дээр манай даруухан нэг сүнэх гээд үхэх шахаж байна. Болдоггүй. Багш нь дээс өгöd. Энэ чиний төвчэрийг сайжруулна. 1000 удаа хийж. Юу? Энэ тулааны урлагт хамаатай гэж юу? Эрхэм сурагчаа. Эхлээд биеийнхээ төсвөрийг сайжруулах хэрэгтэй мэдв. 1000 удаа. Эхлэе. Тэгээд сонголт хийж байгаад удсан дуурайд. Чаяон сонголтыг нь хэлгээд ингээд гараа явчлаа. Чаяон шууд урдаа суулгаж байгаад тадлаа. Бич даруухан маань хичээлдээ явах гэж хэцүүдэж байна. Алхаж чаддгүй. Чаяон хажуугаар нь. Би чамд нэг хэцүү мэдээ хэлэх үү? Маргааш гэхэд наадах чинь явхад бүр хэцүү болно. Ингэж авна шүү дээ. Чаяон сургууль дээр байж байтал сурагчдын холбоон дээр дуудаж байна гэд хэлүүлж байна. Намаагүй. Яхаараа та хоёр хэлдэг үлээ. Ингээс нөгөө зодуулдаг хоёр байж байна. Тэргүүл төгсөн шүү дээ. Ингээд яваад орлоо. Яваад орсон чинь тэргүүн нь суудсан байна. Ян Чаяон өмнөх сургууль дээр хүүхдийн гар угалсан гинөө. Амар юм аа. Ях гэж дуудсан. Чамд хүндлэл гэж алгаа. Ингээс нөгөө атмаа охин ороод ирлээ. Араас нь нөгөө царайлаг залуус ороод ирнэ. Атмаа чи өчигдөр юуг буруу хийснэ мэдэх үү? Би чиний ахлах ангийн ихч байтал намайг хүндлээгөө. Ахлах ангийн ихчээ та намайг утсаа өг гэж сургуулийн дүрмд байхгүй шаардлага тавьсан баха. Бас та намайг цогсон болохоос би таныг яагаачгүй санагдах юм. Чи миний дүү нэрийг зодсон байсан биз дээ. Тэд нар нэг сурагчийг дөрвөлээ нийлээд шалгалтанд нь туслаагүйгээд зодож байсан. Би зүгээр л нөхөрсгөөр бойл гэж хэлсэн. Ингэсэн чи нөгөө царайлаг залуу тэндээс харж байгаад Чаяоны зөв байсан гэдгийг ойлгов бололтой. Шууд босч ирээд. Чи тэгвэл түүнээс уучлалгүй чад явж болно. Уучлаарай. Одоо явж болох юм уу? Болно. Ингээд явуулчлаа. Нөгөө хоёр нь гайхаад. Чи яагаа явуулчих жоо юм бэ? Хөөе. Тэр шалгалтандаа хуулуулаагүйгээд хүүхэд зодож байсан хүүхдүүдийг зогсоосон гэж байна штэ. Чи түүний талд орох юм бол сурагчдын холбооны тэргүүний нэр хүндээ алддгийн байгаа үсттэй. Ингээд чимэг болгочлоо. Дөрс шилжиж бэлтгэл дээр манайхан жантайгоо мэдэж байна. Дахиад л жантайгоо юм нуу. Тамирчин хүмүүст уураг хэрэгтэй штэ. Энэ дахианд уураг байгаа штэ. Ингээд багшаа. Энд хідэн сурагч байдаг юм бэ? Зөндөө сурагч вэ. Ингэсэн Чаяон. Хоёрхан сурагч. Нэг нь би, нэг нь чи. Ингэж авна шүү дээ. Хөөрхий. Хой. Карате бол олимпийн спорт. Би шавнараа сонгож шалгаруулж авдгийг. Тэгээд цөөхөн байдгийг байхгүй юу? За би их чухал юм хийхээс аргагүй боллоо. Ингээд баах гээд яваад өглөө. Сургууль дээрээр нь тэргүүн болон царайлаг хоёр явж байна. Өнөө өрөө гадуур гарах уу? Мөнгө байхгүй. Чи яаж ийм мөнгөтэй байгаад идэх юм бэ? Надад иймэрхүү юм зарцуулах мөнгө байдаг шүү дээ. Аав өгөхгүй байсан ч би олно. Тэр үе тэр манай царайлаг Чаяоныг хаалганы завсраар хараад байна. Тэргүүн хараад энэ шин сурагч хараад байсан ч хөөрхөн ч юм уу аа. Оройн сурагчид нэг караокены өрөөнд сууцгааж байна. Тэр үед харин нэг эвгүй царайтай халдсан нөхөр ороод ирлээ. За манай Беккан шиг бусанаас буцаад ирлээ. Түүнийг өгтөж авцгаая. Ингэж байна. Нөгөө зодоо хийснээсээ болоод шийд хүлс нөхөр бололтой шүү. Манай царайлаг харин жаахан ёоцгүй суугаад байна. Нөгөө ган шиг энхэд Исара Хесаны хойноос гүйсэн хэврэл байгаа юм уу? Исара Хесанаас өөр хүн хардаггүй штэ. Ингэж байна. Энэ өөрөө Исаран жаахан санаатай шүү. Исаран гэдэг чинь нөгөө атмаа охин шүү дээ. Царайлаг харин гараад явчлаа. Тэргүүн араас нь гараад тэгээд уулзцгаана. Царайлаг өөй бид өмнө нь зөвхөн биднийг дээрлэгсэн хүүхдүүдтэй зодтолдог байсан биз дээ. Одоо тэгсэн бид нар өөрсдөө дээрлэгдэх нь болчиход байгаа юм биш үү?
арай том тоглоомоор тоглож штэ хөгшөө. Чи дээрмийн бүлэгт элсэх гээд байгаа гэсэн үү? Би Ким Санжитэй энэ талаар ярьсан. Намайг төлбөрөө өгчих юм бол болно гэж хэлээ. Юу? Төлбөр гинэ? Хэсана. Арай том юм хийл та. Гэсэн заамдж аваад. Чи арай л хол яваад байна хөгшөө. Дахиад ийм юм ярих юм бол алжих шүү гэж байна. Манай даруухан харин дахиад зодулж байна. Оройн гэртээ ирээд аавынхаа зургийг хараад жаахан уйлцуулаа. Тэгээд аава хэрвээ та байсан бол ээжид хоёр ингэж амьдрахгүй байсан та гэд гомдлож байна. Нөгөө талд харин Чаяоны аав нь их нэртэйгээ авахулсан зургийг хараад санааширч байна. Чаяон орж ирээд юу хийж байгаа юм бэ? Ээжийн зургийг дахиж харахгүй гэвцтэй. Наа түн чин биднийг орхиж явсан. Мөнгөтэй залуу дагаад явсан. Чаяон ээжийнхээ талаар битгий тийм юм ярил л да. Ээж чинь муу хүн биш шүү дээ. Аав нь ч бас ээжд нь хайртай. Ингэж байна. Тэр үед Чаяон ээжийнхээ талаарх дурсамжийг бодлоо. Ээж нь миний охин ээжтэйгээ хамт явцгаая. Аав нь чамайг сайн өсгөж чадахгүй шүү дээ. Та аавд яагаад ингэж хандж байгаа юм бэ? Аав ямар буруу юм хийсэн? Буруу юм гинэ. Аав чинь бүх мөнгөөрөө тэр тэнийг каратегийн сургалтын төвөө байгуулчаад байна. Ийм хүнд итгэж болно гэж үү? Одоо зөндөө өртөө. Хоёулаа явъя. Ээж ганцаараа яваа. Би аавтай үлдэн. Чи яалтчгүй аавын охин юм да. Ингээд яваад өгсөн юм байна. Маргааш нарийн тэргүүн нилээн сандарчихсан явж байна. Надад шууд хэлэхгүй яасан бэ? Тэгээд нөгөө холбооны өрөөрөө яваад орлоо. Тэгсэн нэг эвгүй шивэстэйгээр ирдсэн байна. Мафи нөхөр бололтой. Өөх, ирчгээ юу? Пагжиног. Танаа сургуульч гоё юм аа. Чи бас өөрийн гэсэн өрөөтэй. Хөөхөө охтууд ч бас олон bay шүү. Ирнэ гэж хэлэхгүй яасан юм бэ? Чи миний босс юм уу? Би чамд тайлгнах ёстой юу аа? Үгүй, тэр утгаараа биш. Ингээд жижигэрлээ. Тэгсэн чи. За, тоглож байна. Байц. Чи нөгөө Беккан шиг бусанаар сонь сайхан юу байна? Яриад тахта. Чи миний босс юм уу? Гэт шууд томорч байна шүү. Тэргүүн болиуллаа. Хөөе. Чи гарын доор хүмүүсээ зохицуулж чадахгүй байна уу? Төлбөрөө яасан? Би удахгүй төлнө. Чи өөрөө л би ормоор байна гэв үсттэй. Тэгсэн хэрнээ дүрм дагахгүй ээж болд юм уу? Тэрийг хурдлуул. Гэснээ нөгөө царайлгийг асууж байна. Тэр нэг бишээ. Би энтхийг хариуцж байгаа. За. Бэлэн болго. Тэгээд бидэнтэй нэгд. Ингэснэ ганшиг руу. Чи дахиж над руу ингэж харах юм бол зүгээр өнгөрөхгүй шүү. Мэдөө? Явцгаая. Ингээд явлаа. Явсныхан дараа тэргүүн ганшигт нилээн томорч байна. Тэгээд манай даруухны зургийг үзүүлээд энэ залууг олоо тэр энтэй ярих юм байна. Ингэж байна шүү. Манай даруухан явж байтал нөгөө дээрлэхүү сурагчид дахиад хүрээд ирлээ. Хөөе. Таараагүй утсан байх шүү. Гэт шууд дагцдаж байна. Даруухан маань шууд эргэж хараад та нар юу хүсэв? Ингээд эвгүй харж байна. Энэ муу чинь ингээд цогсон ч бариад авлаа. Тэгснэ эргүүлж дараад өшөглөөд шууд хоёр нэгдэд унлаа. Богино хугацаанд амар болсон bay шүү. Хоёуланг нь зодчлоо. Гэсэн чи юу вэ? Шөөрхи зүгээр мөрөөдөж байсан байна. Чи юу хийгээд байгаа юм бэ? Гэснэ маа. Тэгээд аваад явж байтал царайлаг өөдөөс нь ирж байна. Байц. Чи нөгөө Чаяоны найз баха. Та нар түүгээр яах гэж байгаа? Чи яах авид иргсэн юм аа? Тийм үү? Би энтэй үг солих хэрэгтэй байна. Тавьчих. Гэсэн нөгөө хоёр нь жаах үгэнд ордоггүй. Царайлаг шууд хоёуланг нь зодлоо. Тэгсэн араас нь нөгөө ганшиг дайраад царайлгийг унгаачлаа. Босох завдал өгөхгүй гөвж гарлаа. Тэгснэ. Би чамайг барна гэж хэлээгүй юу аа? Та нар харсан уу? Би барж байгаа үсттэй. Ингээд манай даруухныг аваад явах гэж байна. Тэндээс харин Чаяон хүрээд ирлээ. Хөөе. Чи өнөөдөр бэлтгэлтэй үсттэй. Явахгүй мó. Гэс нөгөө ганшиг. Чи нөгөө шинэ охин уу? Сэнаг зодсон гэдээс жиног аваад ирсэн болохоор энийг авч явж гин мэдөө. Чи хоолой. Ингэсэн чи манай Чаяон шууд цүнхээ тавьж байна. Ганшиг харин шууд эмхтэй хөвгт рүү дайрж байна шүү. Чаяон харин дор нь бултаад маа. Эргээд маа шууд эвхээ тавьчлаа. Босчирээ дайрсан чинь мөргөд тохойдод комби хийгээд эцэст нь хүзүнд нэг цохиод нам. Царилгаар нь тэндээс дурлсан байртай хараад байна. Даруухныг явах гэтэл хөөе чи нааширтэй. Чи энэ Чаяонтай хаана уулзаад үтээ? Ингээд асууж байна. Шууд клуб дээрээ аваад ирлээ. Багш хүч чадал байхгүй бол шудраг ёс ганцаараа хоосон мөрөөдөл. Харин хүч чадал байгаад шудраг ёс байхгүй бол зүгээр л хүчрхийлэл. Манай багш хэлсэн. Энд гарын үсгээ зураарай. Эхний сар 50% хөнгөлөлттэй. Би өнөөдрөөс эхэлж болох уу? Болно. Үсэл ирмэлзэлтэй залуу байна. Ингээд хувцс өглөө. Тэгснэ дарууханд бас шинэ хүн авчирсан гэж шагналөгч байна. Ингээд царайлаг болон даруухан хоёр хамт бэлтгэл хийлээ. Хоёулаа дээснээс эхэлнэ. Чаяон орж ирж хараад энэ энд юу хийж байгаа? Энэ харин намайг чам шиг тулдаг болохыг хүсэх юм бол манай клубт яв гээд өрсөн юм аа. Би тэгээгүй штт. Чи тэгсэн штэ. Энэ тэгсэн. Чи тэр дээрлэхүү сурагчдын нэг үсттэй. Би тэдэнтэй хамт байхаа болсон. Ингэж байна шүү. Маргааш нөгөө Атама охин манай Чаяонтой таарснаа. Хөөе, чи яагаад ихчтэйгээ мэдлэхгүй байна? Ингэсэн чи мэдлсэн болоод явах гэж байна. Хөөе. Ингээд хоргоогоод байж байтал царайлаг үрээд ирлээ. Тэгснэ. Юу хийж байгаа? Чи яв. Ингээд Чаяоныг явуулчлаа. Нөгөө Атама харин. Хөөе, нэг уулзаатгий. Ингээд уулзлаа. Би чамд сайн гэдгийг мэднэ үсттэй. Яагаад надаас зүхтаад байгаа? Мессежинд яагаад хариулахгүй байгаа? Хоёулаа 6 жил найзалж
байна шүү дээ. Би найзыгаа алдмааргүй байна. Гэт шууд фрэнд зончлоо. Даруухан харин Чаюныг хараад хамт алах гэд хүрээд ирнэ. Тэгсэн аав нь машинтаа ирж байна. Юу хтүүдээ. Жонго. Би клуб руу явж байна. Суучих. Би манай ээжийн би тааруу харихгүй болохгүй гэд шалтак зөхөөгод Чаюнтай алах гэж үзлээ. За. Ээжигээ сайн асраарай. Гэсэн чинь Чаюн машинд нь суучлаа. Даруухан. Би тэгхгээгүй бишээ. Хөөрхий. Удалгүй Чаюн клуб дээрээ байж байтал царайлаг ороод ирлээ. Чи үннээ хэлдэ. Яах гэж манад хэлсэн. Карате сурах гэдэг. Нэрээ шүү. Чи боксер хичээлж байсан гэлөө. Тийм ээ. Тэгвэл надтай 1 раунд үзчих. Гэснээ шууд халзгинлаа. Багш нь энэ зөв санаа биш баха. Тэр дөнгөж илссэн шүү дээ. Үргээд явчул яах юм бэ? Тэгээд үдсэн чинь манай Чаюн огцом илүүрхэд дор нь унгаачлаа. Чаюн ч аргагүй сайн юм аа. Нөгөө тал харин тэргүүн мафийнхантай яриад би удахгүй мөнгө олноо. Миний талаар боссдоо сайн юм хэлж байгаарай. Ингэж байна шүү. Тэгээд Ганшиг рүү залгаад. Ой Бек Ганшиг мөнгө хураалтаа хурдлуул. Зодоод чамаагүй цуглуул. Ингэж байна шүү. Нөгөө халзан тэрүүгээр сурагчдыг дээрлэхэд баахан мөнгө татж байна. Зодохын зодоод амар юм болж байна. Уучлаарай. Дараагийн удаа битгий мартаарай мэдүү. Ганшигийн хүмүүс харин нэг номоо сурагчийг барьж аваад 0-д оруулаад мөнгө нэхэж байна. Үүнийг харин манай дарууха харчлаа. Тэгээд зориглоод араас нь яваад ороод ирлээ. Болцгоо. Юу вэ? Чи зүгээр мөрөөрөө явал да. Бид нар чамаг яагаачгүй үсттэй. Та нар яахаараа дандаа чимээгүй даруухан сурагчдыг дээрлэхэж байдгийг. За хали түүнийг зөгцүүл. Ингэсэн чи нэг нь очиод манай даруухныг өшгөлж байна. Манай хүн нэлээд ширүүн харж байснаа. Шууд тэврээд. Хурдан зугтаарай. Ингэсэн хөөрхий баригчлаа. Тэгээд хоёулаа зодуулна. Чаюн даруухныг хүлээгээд гарч ирдэггүй. Даруухан харин шууд клуб руугээ явцсан байна. Багш нь хараад чи юу? Чи над нүрээ яаж хавэ? Зодоо хийгээ юу? Би найзыгаа хамгаалах гэж үтсэн юм аа. Багш би хизээ сайн зодтолдог болох юм бэ? Богино хугацаанд сайн зодтолдог болно гэдэг боломжгүй. Магадгүй холимог тулааных нь тэгдэг баг. Гэхдээ багш нь чамд нэг техник зааж өгье. Ингэж байна шүү. Хөх тэр чи юу вэ гэсэн. Н. Ингээд дэлгсэн гараа үзүүлж байна. Шууд гарнаас нь бариад авлаа. Биш гар барих гаагүй. Н. Цавчиж цохих цохилт. Гэт зааж өглөө. Энэ бол каратегийн хэрчилт. Дасгал сургуулиуд их шаарддагч. Хэрвээ сурчих юм бол маш нарийн хэсэгт хүчтэй өвдөлт мэдрүүлдэг юм. Ингээд ногоон сонгоныг тас савчиж үзүүлэх гэж байна. Гэтэл үгүй байж гой мэд гэж байсан юм байна. Би бас гой мэд сонгон их дуртай шүү дээ. Хөөрхий. Манай царайлаг харин нөгөө атамаа охинтойгоо уулзаж байна. Уучлаарай. Би завгүй бэлтгэлтэй карате сураад байгаа. Ингэсэн чи тэрүүгээр Чаян яваад. Ингээс араас нь гүйчлээ. Тэгээд яваад очисон чи цоччлоо. Чи юу хийгээд байгаа юм бэ? Уучлаарай. Өчигдөр чамд зодуулаад бие маань өвдөж хөндүүрлээд хаан гэж юу? Энд бас нуруу. Би наад руу чин цохоогүй дээ. Тийм билүү. Үгүй яах вэ? Би чамайг уучлалтгүй гэхгүй. Зүгээр л надад хоол аваад өгч. Ингэсэн чи баяртай гэд яваад өглөө. Дарууха харин цавчилтаа давтаж байна. Багш тэнд 1000 удаа давт. 1000 гэсэн үү? Тийм ээ. 1 2 тэгсэн Чаян орж ирээд. Хөх цавчилт 1000 удаа давтдээ шүү. Араас нарийн царайлаг ороод ирлээ. Чамайг шантарсан гэж бодсон юмсан. Би хичээх болно багшаа. За хувцас ойл. Даруухан баярлаад дагах гэтэл 5 за. Ингээд бэлтгэлдээ орцголоо. Энэ мөчөөс эхлээд манай эдийн бэлтгэл нэлээд хүчтэй явлаа. Манай эд ч бас их шамдан суралцлаа. Хувьдаа ихэц гаргацгаана. Даруухан цавчилтаа сайжруулад царайлагарын өшөглөлт болон цогцолтууд дээрээ анхаарч байна. Бас жантай гомонгоо тогтмол эдэцгэн. Царайлаг даруухан хоёр хэн төрүүлж бэлтгэл дээр ирэх нүгэд багхан өрсөлдөөстэй. Гэцний таталт хийх болсон чинь царайлаг арай том юм авчирлаа. Даруухан босоод арай томыг. Тэгсэн царайлаг бүр том хөндрүүлэгч аваад ирлээ. Даруухан юугаараа дутах уу гэд босоод галын хор авах гэсэн чинь Чаян нэрээд наатаа тавьяач. За гоймонго бол манайхан тогтмол эдээстэй. Багш та нарыг гоймонд дуртай болохоор би дандаа гойм иддэг штт. Тэрнэш би өөрөө гоймонд дургу байхгүй юу? Тийм үү? Багш би ч бас. За үннээ хэлье. Цаан чин Fans Ramen Mongolia Skin Drop 2026 гэд урамшуулал зарлагдчихад байна. Зүгээр гоймын идэл 1000 ширхэг Counter Strike-ийн skin, 500 ширхэг Bomber Jacket, 500 ширхэг Yami merch, дурсгалын юмс, 26 ширхэг gaming хэрэгсэл супер шагналаас авах боломжтой. 2026 шагнал байгаа гэд боддоо. Тэр дундаас ядаж ганц юм авчих байлгүй дээ. Царайлаг маань харин нэлээд сайжирсан харагдж байна шүү. Удалгүй багш нь хэд хоног өөр хот руу ажиллаар явхаар боллоо. Явхдаа залуусаа та нар манай Чаюныг харж хамгаална үсттэй. Явсныхан дараа Чаюн та хоёр түүнийг эртэл бэлтгэл хийхгүй байж болно. Царайлаг юу гэж дээ. Бид нар өдөр болгон ирж бэлтгэл хийн. Чи яах юм? Би ч бас өдөр болгон ирнэ. Нөгөө тал дээр нөгөө тэргүүн хідэн онц сурлагтнуудыг жагсаачсан дээрлэж байна. Би та нараас мөнгө гуйсан уу Зүгээр шалгалтын хариугаа хуулуулгээ үсттэй. Шалгалт дуусгаас өмнө 5 минутын өмнө өгөхөөр би яаж хуулж амжих юм бэ? Ингээд
бодоод байна. Хэрвээ миний дүм муу гарах юм бол та нар хариуцлага хүлээ шүү мэдвүү. Манай гурав харин клубийнхаа гадаа талбайг цэвэрлж байна. Царилэг. Хөөе, Жонго, надад 3 киноны тасалбар байгаа. Хамт үзэх үү? Би юу? Тэгэл та. 3 байна гэхээр Чаян чи бас үзэх үү? Гэд их тойруугаар кинонд дурлаа. Чаян харин зөвшөөрдөггүй. Жонгог поролдоод хоёулаа зэрэгцээд гуйсан ч харин зөвшөөрч байна. Тэгэд явцгаалаа. Киногаа үзэж гарч ирээд. Ингээд бид каратегийн сурагчид ивчин өөрсдөө жаахан амралт өгöd гоё тоглоомын газар оръё. Ингээд тоглоомын газар орцголоо. Царилэг тэнд сагсан бөмбөг шидэлтээр Чаяныг алмаар уулчих санаатай. Чаян харин нэлээ муу шидэж байна шүү. Дуусныхан дараа. Тэгэхээр миний онол хамгийн өндөр нь болох шүү. Гэсэн чинь даруухан аваад ёстой нүүл гэж өгнө шүү. Царилэг тэнд шок. Сайн байна шүү. Тэгээд тэрүүгээр Жонго мөцөлөг. Ямар сайн шийддэг юм бэ? За байц. Энүүгээр цохилтын машин байхгүй юм бах та. Гэсэн байдаггүй. Харин өшөглөлтийн машин байж байна. Тэрийг нь Чаян өшөглөөд шууд дээд рекорд. Манай хоёр. За явцгаая. Хөөрхий. Тэгэд манай гурав даруухны ээжийн хоолны газар орж ирлээ. Энд үнэтэй юм биш үү? Үнгүй. Тийм үү? Ингээд орцголоо. Тэгсэн ээж нь байсан юм байна. Ээж нэрээд манай хүүтэй найзилж байгаад баярлалаа. Анх удаа л найзуудаа дагуулж ирж байна. Энэ манай дээд анги ах. Энэ манай ангийн охин. Тийм үү. Хүүг минь харж хандаарай. Сайн эцгээгээрээ. Даруухан тэнд. Сайхан цаг байлаа. Баярлалаа аха. Жонго намайг зүгээр Хэсан гэж дуудаа. За Хэсан. Манай гурав нэлээд дотносож байгаа бололтой шүү. Чаян харин царилэгтэй жаахан ярилцлаа. Чи ингэхэд бид хоёртой нэг л өөр харилцаад байгаа чинь. Чи чин дээрлэхүү сурагчдын нэг үсттэй. Би дунд ангитай сургуулийн боксинг клубт явдаг байсан. Сайн зодолддог байсан гэхүүдээ. Нэг өдөр харин нөгөө ангид байсан банк дээрлэхүүлдэг байсан хүү амиа хорлцсон юм. Дээрлэхдэг байсан хүүхдүүд нь манай найзууд байсан. Би үүнээс хойш өөрийнхөө замыг өөрчлөхөр шийдсэн. Даанч яаж гэдгээ мэдэхгүй байлаа л да. Найзууд маань дуудах үед аль болох очихгүй хичээдэг байлаа. Би дээрэмчин биш, сайн хүн баймаар байна. Ингэж байна шүү. Оройн даруухай харин Чаянтай ганц 2 мессеж үчлээ. Чаян, унтах болоогүй мó? Арай болоогүй. Өнөөдөр сайхан байлаа шүү. Баярлалаа Жонго. Зүгээрээ чамд баярлалаа. Ээжтэй байх гоё байдаг бах та. Би бас ээжтэй байж үзгсэн. Ингэснэ арилгаад. За би унтлаа. Ингээд явуулчлаа. Тэгснэ бас мессеж хүлээгээд байна шүү. Жонго, за сайхан амраарай. Өглөө уулзъя. Маргааш нэр нөгөө тэргүүн царилэгтэй уулзаад бид нөр дээрмийн бүлэгт элсэхэр болсон. Ингэж байна. Царилэг шууд уурлаад босоод ирлээ. Чи тэр төлбөрийг нь яаж олсон? Хүмүүсээс татсан. Яасан? Чи яаж байгаа юм? Ийм замаар явах юм уу? Юу? Чиний дүнгууд чинь доогуур үсттэй. Өөр явах замгүй юм байж. Ингэж авна шүү. Чи ч бас адилхан бидтэй. Уулдгийг чи мэдхгүй гэж одоо юу? Одоо наадах бол. Ингэж байна. Хөөе. Чи миний юу хийхийг заах юм уу? Ингэж зодолдлоо. Тэргүүн нилээн салбагнаад. Царилэг харин гоё техниктэй үзэж байна шүү. Гэхдээ жаахан хүчмүү та юм уу? Уу юунаад зодуулаад байна. Тэгснэ. Чи сенад сайн бидтэй. Чамайг сайн болохоор би түүнтэй үерхдэггүй юм. Мэдвүү? Ингэж байна. Худлаа. Чи харин тэр галзуу. Чаян сайн биш үү? Тэрнээсээ болоод үерхдэггүй үсттэй. Тэр их чинь би сургаад өгөө. Ингээд дахиад үзлээ. Манай царилэг нэг өлгөд цохоод нэг тэрч дээр нь гараад хан Чаяноос холхон байгаарай. Ингээд гараад явчлаа. Ямар ч байсан энийгээ дийлчлээ. Клуб дээр харин манай хоёр бэлтгэлээ хийж байтал. Царилэг тэндээс нүүр ам нь амар болчихсон орж ирж байна. Чаян шархыг нь янзлж өглөө. Тэргүй харин нөгөө сенатай уулзаад чи Хэсон сайн бидтэй. Би чамд туслах гэсэн. Сүүлийн үед тэр юу хийгээд яваад байгааг мэдхүү. Энэ манай ээж юм. Ингээд нэг эм гаргаад ирлээ. Нойр нь хөрөхгүй үедээ уудаг. Маш хүчтэй нойр суулах юм. Чи хэрвээ Жо Хэсана буцааж авмаар байвал нэг юм хийх хэрэгтэй байна. Ингээд эмээ өгч байна. Манай Чаян хичээл дээр байж байтал нөгөө атамаа охин мессеж өчөж байна. Сэна байна. Бодоод исэн чинь чамтай их муухай харьцаж байж би чамтай эвлэрмээр байна. Чи сурагчдын холбооны өрөөнд хүрээд ирэж гэж байна шүү. Яа. Чаян маань мэдээж айхгүй учраас шууд яваад ичлээ. Атамаа, Чаян өмнөх болсон явдалд уучлаарай. Тэр аль хэдийн шийдэгдсэн гэж бодсон юмсан. Миний буруу байсан. Ингээд Хэсан танаа аавын тулааны клубт явж байгаа юм уу? Та хоёр дотно уу? Гэд тандангуу асууж байна. Хэсан манай клубт явж байгаа. Гэхдээ бид хоёр дотно бишээ. Зүгээр л нэг клубт явдгийг. Тийм үү. Би Хэсан сэтгэлтэй гэж чи мэдхүү. Тийм үү. Та хоёр нэрэн гой зөгцөх юм биш үү? Чи их хөөрхөн шүү дээ. Тийм гэж юу? Тийм ээ. Бууж өгөхгүй байхад болох байлгүй дээ. Ингэж байна. Атаман жаахан буруу ойлгоод байсан бол л да. Чаян цайгаа уух гэтэл болгээд цогод асгуулчлаа. Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ хайртай гэж. Яаж байгаа юм бэ? Гэсэн тэндээс тэрнгүү ороод ирлээ. Тэгснэ шууд сенаг алгадаад унгачин. Чаян хамгаалах гэтэл араас нөгөө халдсан барьж аваад боогод унлаа. Тэгснэ. Чи дээрлэхүү сурагчдын талаар бичлэг хийсэн гэлөө. Өнөөдөр тэгвэл чамайг бичин мэдвүү. Нөгөө тал дээр манай даруухан ангиасаа гарч байтал. Нөгөө дээрлэх хоёр. Хөөе, цаан чи босс
хан Чаяоныг буулгаад авцсан өнөөдөр хашраана гинэ. Ингээд ярьж байна. Даруухан шууд Чаяон руу залглаа. Утас нь болдоггүй. Клуб дээрээ гүүгээд иртэл. Тэнд нь царайлаг байж байна. Чаяон аюулд орсон гэж байна. Нөгөө дээрлэхүү зурагчид бариад авсан гэж байна. Царайлаг шууд тэргүүн рүү залглаа. Хан Чаяон хаа байна? Ирээд авал та. Ингээд тасчлаа. Тэгснэ халдсанд бэлт гэж байна шүү. Цаана харин Чаяоныг хүлээд тавьчиж манай хоёр тэндээс гараад шууд сургууль руу явлаа. За гоё юм болохоос өмнө манайхан нэг сайхан subscribe давлгаа ивчээ. Сабадарж амжаагүй үзэж байгаа бол сабадарчаа. Сабадарсан манай царайлгууд харин лайка дараарай. Тэгээд сургууль дээр иртэл халдсан тэнд нь тосчихсон байж байна. Хан Чаяон хаа байна? Догоод яв. Ингээд заал руу дагуулад яваад орчлоо. Тэгсэн баахан гарууд бүчээд авч байна. Энд чи юу вэ? Хан Чаяон хаа байна? Ой, өнөөдөр хинч миний зөвшөөрлгүйгээр эндээс явахгүй. Ойлгоо? Сургаад өг ингэж байна. За ингээд зодоо эхэллээ. Манай хоёр юу сурснаа харуулах цаг боллоо доо. Царайлаг бол дүүлж өгнө. Чигээд цохиод өшөглөлтөн сайжирсан байна. Манай даруухан харин тэрүүгээр шал арчиж өгнө ш. Халзан жаахан эвгүүтэд ирэхээр нь өөрөө орж үзлээ. Тэгсэн халдсныг бас хэд цохиод холдуулчлаа. Нийлэн сайжирчээ. Тэгээд даруухныгаа босгоод дахиад байр аавна. Манай даруухан зодуур сайн дааж байна шүү. Тэгээд хамгаалаад үзэж байтал нэг нөхрийн цохилтыг яг сайхан хааж таарлаа. Хараад байсан чи яг нөгөө цавчилт нь хийж болохоор байна шүү. Шууд хийлээ. Нөгөөх нь нам болж байна. Эннээс хойш гаруудтай нийлэн золбоотой үзлээ. Царайлаг жаахан сүлдаад эвгүдэх үед нь даруухан тэрүүгээр үе орж ирж дэмжээд байна. Бүр нөгөө халдсан дээр үтэл цавчилтаа хийшт. Халдсан гэхдээ арай унсангүй. Царайлгийн гарууд пойлдох гэтэл манай хүн саад болоод байна. Тэгээд царайлаг халдсантай халзгинж байгаад илүүрхэд эцсийн цохилтоо хийх гэснээ зогсчлоо. Нөгөөх нь яаж байгаа бэ? Карате ингэдэг юм. Гэснээ өшөглөөд унгаачлаа. Ингээд хоёрын эсрэг нилээ хідүүзээд ялчлаа. Тэгээд Чаяоныг олох гээд холбооны өрөөр явдаг. Тэргүүн тэнд Чаяоныг хүлчихсэн бичлэг хийх гээд байж байна. Камер руу инээгээрээ. Ингэсэн чи манай хоёр пижигнээд ороод ирдэг. Хөөе. Чи одоо юу хийгээд байгаа юм бэ? Ирээдүгээр тоглоод байгаа мó? Цагтаа дууд. Ингэсэн чин цагтаа дуудвал Чаяон нүүрэн дээрээ сорвтой болно шүү. Ингээд ширээ хагалчлаа. Тэгээд царайлгийг урдаа сүхрүүлж байгаад хөдөлүүл нүрийг нь зүсэн шүү гэж байгаад зодлоо. Хариугаа нилээ хатуу авч байна шүү. Тэгээд үргэлжлүүлж байтал ардаас нь гинт цавчилт ороод ирнэ шүү. Яа ч энэ мууч ингээд дайрлаа. Даруухан өөдөөс нь айхгүй цавчаад байна. Нөгөөх нь харин бяраар илүүрхэж байгаад хэд цохиод авлаа. Тэгээд эргээд харсан чинь Чаяоны хүлээсийг тайлчихсан байна. Чаяон босоод иржээ. Тэргүнийг ёстой дэлб авна шít. Өшөглөөд авчидээд илэгдээд бултаад маа. Тэгснэ хүч байхгүй шудраг ёс хоосон мөрөөдөл харин шудраг ёсгүй хүч чадал хүчирхийлэл байдаг гэж мэдхүү. Ингээд нэсэлттэй өвдөглөөд шудраг ёсыг тогтоочлоо. Ингээд гуруула бүгдийн зодож сургуулийн дээрлэхэлтийг байхгүй болгочоод гарлаа. Өлсөж байна. Ээж чи хоолны газар очиж юу мэдхүү. Тэгэлтэй. Энэ түрээд кино ман дууслаа. Кино дуусах үед баахан ганц бие бүсгүйчүүд манай Чаяоны аавыг сонирхоод клубт нь ирчихсэн хичээл заалгаж байна. Манай хүн борлогдохонтэй. Царайлаг харин багшуулчихжээ. Хүч чадалгүй шудраг ёс юу ч биш. Шудраг ёсгүй хүч чадал бол харин хүчирхийлэл болдго юм. Эднэр хамтдаа бол инх тайвныг бий болгоно. Манай багшийн багш ингэж хэлдэг. Энд гар ивсгээ зур. Эхний сар 50% хөнгөлөлттэй. Ингэж байна. Энэ түрээд кино ман дууслаа. Киночуд байлаа.